Өнгөрсөн жилийн хугацаанд 770 мянган мигрантууд Англи руу явуулсан, хил дээрээ хүлээж авсан, усан онгоцнуудыг хүлээж авсан, зоч буудал дотор ингээ оруулсан, бэлэн мөнгөөр хангаж байгаа, эрүүл мэндийн даатгалаар хангаж байгаа. Энэ бүх буруу. Хэний буруу юм бэ гэх юм бол Путиний буруу. Өнөөдрийн контент юуны тухай юм бэ гэх юм бол Аллаху акбарын тухай шүү заяа. Яг вэ гэх юм бол хэдүүлээ Их Британи улам их муслим орн болж байгаа тэмдэглэж байгаа удахгүй Sharia law бий болох юм байна. Нэмээд Англи улсын их хурал дээр энэ өстой жинхэнэ Англи их орн шүүн те сахлаа усчин бол бүр яг Charles те Oliver шиг харагдаж байна те. Тэгээ энэ их хурлын гишүүн юу ярьж байгаа юм бэ хэдүүлээ сонирхъя. It continues to be so widespread. An estimated 35 to 50% of all sub-Saharan African populations either prefer or accept cousin marriages. Сахара говийн доор амьдарч байгаа хүмүүсийн 30-аас 40% нь тэ гэр бүл дотроо одоо хамаатан саатан дотроо уялтайгаа суудаг. Тэрийг илүү сонгодог гинэ. And it is extremely common in the Middle East. Тэгээ Middle East Арабын тэрээр бүр амар түгээмэл гэж. And in South Asia. The reason the practice is so common Яагаад is тийм that бэ гэвэл ordinary people see family intermarriage overall as something that is very positive. За тэгээд маш positive гинэ. Уялтайгаа суух нь гэр бүл ерөөдөө давуу тал авчирдаг юм байна. Хамаатан саатангуудаа суухаараа цус ойртох нь зөв гинэ. Something that helps build family bonds. Тэгээд хамаатан саатангуудын дунд холбоо сүлжээг маш баттай болгодог. And helps put families on a more secure financial foothold. За санхүү эдийн засгийн хувьд бол бас суурь нь илүү бат бөхтэй болдгийм байна гэж байна. За The Telegraph National Health Services одоо эрүүл мэндийн яам гэх юм уу та. Тэ first cousin marriage одоо тэ уялтайгаа суух нь тэ гэр бүлийн байдлыг илүү баттай болгодог юм байна. Эдийн засгийн хувьд бол давуу тал авчирдаг юм байна. За тэгээд Англи улсад уял юм уу ах эгчтэйгээ суусан хүмүүсийн сайхан бичлүүдийг хэдүүлээ сонирхъя. За энэ гоц ухаантай гэр бүл хаа тий. Духан хайчсан бол тий. Энэ Тухны энэ хавар юу гэдэг юм бэ гэх юм бол prefrontal cortex гэсэн юм байдгийн заяа. Prefrontal cortex-ээр хүмүүс бид нар юу гэдэг юм бэ гэх юм бол ирээдүйг төсөөлдөг. Алтны хааш үсэх юм болов хаашаа хөрөнгө олт хийх вэ? Энэ хүнийг алах уу? Хүчингийн хэрэг хийсэн дээр юм бөө би шорон дуусч магадгүй юм байна. Маргааш ерөөхдөө хөрөгчөө яаж дүрх вэ гэх юм бол тиймэрхүү юмнууд боддог байхгүй. За дараагийн сайхан эрдэмтэй инженер, PhD, доктор, пуужин, сансрын хүлэг зохиодог хүмүүсийн гэр бүлийн бичлэгийг хэдүүлээ хамт харцгаая. A B C D E F энэ духан хайчсан бэ? H I J K би юу гэж бодсон бэ гэх юм бол энэ химэл ухаан нэр хийгдсэн бичлэг юм биш үү те? Тэгээд химэл ухаанаар юм бичлэг хийх юм бол ямар prompt оруулах хэрэгтэй юм бол доо. Тэ дөрвөн үе дамжсан уялтайгаа суусан хүүхдүүдийн тэгээд ChatGPT анхаараарай духын аль болох жижигнэр prefrontal cortex байхгүйгээр бичлэг хий. LMNOP QRS яг тэгээ энэ иймэрхүү юмнууд нэлээд түгээмэл 50,000 гаруй ном зарсан. Борлуулалтын хэмжээгээр 2.5 тэрбум. Хувьцааны арилжаа хэдэн тэрбум. Бондын арилжаа хэдэн зуун тэрбумын арилжааны алт ингэсэн. За, энэ чадвартай би төрсөн үү? Төрөөгүй. Энэ борлуулалт контент гэдэг юмыг би сураад авсан. Магадгүй чи өөрөө нэг бизнестэй, нэг өөрийнхөө бүтээгдэхүүнтэй нэг үйлчлэгээтэй. Юу дутж байгаа юм бэ гэх юм бол би таачи. Чанд борлуулалт дутж байгаа. За, чи яг миний энэ чадварыг эзэмшиж авмаар байгаа юм бол одоо сонсоно. Менторшип хөтөлбөрийг би гаргасан. Нэр нь юу юм бэ гэх юм бол борлуулалтын нууц. 500 гаруй хуудас контент, 100 гаруй видео хичээл. Тэгээ онцгой юм юу юм бэ гэх юм бол 1000-аас илүү дасгалтай. За энэ менторшип хөтөлбөрөөр дамжуулаад би чиний бизнесийн санаагаас авахуулаад
анхны харилцагч контентээрээ дамжуулах хүртэл бүх юм орцсон байна. Дэлгэрүү мэдээл доор. За, амжилт нүрэхэд бэлэн байна уу? Дасгал хийх бэлэн байна уу? Борлуулалт хиймээр байна уу? Гэх нь бол доор. Линкэн дээрээ дараарай. За, одоо контент дээр өөрчлөлөө. За, өөр нэг Афган гэр бүл заяа. Энэ хоёр уяэл тэгээ хүүхдүүдийн харамслаа л да. Энэ бол инээдтэй юм ерөөсөө биш ээ. Энэ бол ерөөсөө инээдтэй биш. За, тэгээд англи югаараа дүүрсэн байгаа юм бэ гэх юм бол Пакистан хүмүүсээр бас дүүрсэн байгаа тий. За, ингээ Пакистанд ерөөхдөө хитэн хүмүүс хитэн хувь нь уяэлтэйгээ сууж байгаа юм бэ гэх юм бол энэ улаан хар цэг байгаа шүү дээ. Энэ хавар 100% гэж байна. Арай жижигэн цэг одоо нэг хот тосхнууд байна заяа. Тэ. Ингээ улаан том цэгүүд ингээ дүүрсэн байгаа хэвээр. Пешавар, тэ. Хайдрабад гэх мэт дүүрэн юу болцсон байгаа. За. За тэгээд аймгаар ингээ мужаар ингээ задлцсан байгаа. За энэтхтэй ойрхон арай бага Афганистан руу, Middle East руу, илүү Африк руу ингээ ойртоод ирэхээр энэ хаваар ерөөдөө нөгөө муслим хүмүүс нь арай цөөхөн. Ийшээ муслим хүмүүс нь арай түгээмэл. За. Тэгээд энэ хавийн гэр бүлүүдийн 61% нь 64% нь уяалуудын хооронд. Европоос юм байсан юм аа. Европоос юм байсан. Европ гэхдээ хизээ болсон бэ гэвэл Кристийн шашин энийг ерөөхдөө хориглосон. Кристийн шашин энийг хориглосон. Энэгээр дамжуулаад юу би болсон бэ гэх юм бол тэр манай Монголд бас ингэ харагддаг тий. Нутаг хүмүүс гих мэд шин тий. Увсын хүнтэй суудаг, ховдын хүнтэй суудаг. Тий Булган аймгийнхан тэгдэг, Баян өвлгийнхэн тэгдэг, Доорндынхан тэгдэг. Гэхдээ арай ерөөхдөө манай Монгол улс дээр жоохон хүчээ алдсан байгаа. Тэгээ Европ ягаад энийг болиулсан бэ гэх юм бол тэр гэр бүлийн энэ нэгжийг задлаад окей тэр кланууд бүлгүүд нь алга болсон гэх юм уу ингээ явсаар байгаа тэр бүлгүүд нь алга болдог. Тэгээд юу болж эхэлдэг юм бэ гэх юм бол улс болоод ирдэг. Окей улс бүлэг биш улс бий болдог. За та юу харж байна гэх юм бол энэ дээр цэнхэр ногоон өнгө аль болох тод улсууд тэ шашин Кристийн шашин түгээмэл байсан гэж байгаа. За та нэг харж байгаа бол Европ ерөөхдөө нилээн тэ тод Канада, Америк, South America бас тод, Австрал нилээн тод. Аз бас ерөөхдөө тод манай Монгол улс ягаад ингэ саарлаа юм би ягсан мэдгүй нь ягаад гэх юм бол монголчууд бид нар энийг ерөөхдөө бас баг хоригдсан байгаа шүү дээ. Тийм юм хийхгүй байгаа. За энэ доор юу харагдж байна гэх юм бол Kingship Intensity Index. Юу юм бэ гэх юм бол ер нь цус хэр ойртцсан байгаа юм бэ? Энийг үзүүлж байгаа. За хаана цус их ойртцсан байгаа юм бэ гэх юм бол энэ Арабын хавар, Африк бол тэр чигтээ тэгээд жоохон ийшээ Стан улсууд руу ингээ инэтгэх гэх мэт шүү. За та нэг юм санаж байна уу? Миний контентыг тогтмол үзэж байгаа хүмүүс тэр оюун ухааны коэффициентийн дэлхийн газрын зураг та санаж байгаа юм бол ерөөдөө бараг корреляцтай. За тэгээ Кристийн шашин энийг хориглосныхан дараа юу болоод ирсэн бэ гэх юм бол нэгдүгээрт тэр хамаатан саатангийн нэгж нь ерөөхдөө жижигрээд улс нь ерөөхдөө хөгжөө тэр авилгын систем ашиг сонирхлын зөрчил гих мэд шин ерөөхдөө баг зэрэг алга болоод тэгээд дараагийн давуу тал нь юу юм бэ гэх юм бол цус холдоод ирэхээр хүмүүс нь илүү ирүүл нэмээд бас илүү ухаантай. За энэ юу юм бэ гэх юм бол individualism independence ерөөхдөө би даасан өөрийнхөө үзэл бодлоо илэрхийлдэг өөрийнхөө үзэл бодлоо номер 1 тавьдаг эсвэл өөрөө хичээдэг гэх мэт шээ. За таад юу харж байна гэх юм бол Испани, Франц ерөөхдөө энэгээр нилээн дээгүүр энэ доогуур юу юм бэ гэх юм бол нөгөө cousin marriage уялтэйгээ хамаатан саатантайгаа суухан. За окей хамаатан саатан гих мэд шин суухан цөөрөд ирэхээрээ хүмүүс тэ арай эрх чөлөөтэй би даасан тэ гэр бүлээс хараат бус өөрөө хичээдэг хөдөлмөрлөг гих мэд шин. Окей. За энэ юу юм бэ гэх юм бол conformity obedience. За энэ юу юм бэ гэх юм бол үгэнд орох боол байх гэх юм уу та өөрийнхөө үзэл бодол жоохон эсэргүүцэх би даасан байх өөрийнхөө ерөөхдөө санаа оноондоо өнөөж байх одоо independence одоо тусгаар тогтно
бас ингээд нэрлж болно. Хүмүүс хэр их бие даасан байгаа юм бэ гэх юм бол те энэ байна. Conformity obedience. Өндөр байх тусам хүмүүс ер нь бол дүрм мөрддөг хитрхи их үгэнд ордог, өөрийнхөө үзэл бодлынхаа дагуу явдаггүй өөрийнхөө компани ерөөдөө макро төвшөнд супер том нөлөөтэй. За та нэг харж байгаа юм бол Франц, Испани, Итали ерөөдөө арай бага, Турк тэ маш өндөр юу юм бэ гэх юм бол тэнд ерөөдөө би даасан хүмүүс нь арай цөөхөн. За generalized fairness, шудраг нийгэм. Окей. Шүүх дээрээч бай, цагдаа дээрээч бай, ажлын байр дээрээч бай, эдийн засаг улсын төрчтэй ер нь хүмүүст хэр итгэл үнэмшил өгдөг юм бэ? Эсвэл fair шудраг юм бэ гэх юм бол дахиад нөгөө барууны орнууд нь ерөөхдөө маш өндөр, дахиад тэр Турк улс ерөөхдөө бага. За энэ юу юм бэ гэх юм бол generalized trust, ерөөхдөө итгэл. Японд маш өндөр, Солонгост маш өндөр одоо гудамж нь ингээд хитвчээ хайн уу, гар утсаа орхин уу, хулгай байна уу. Тэ Монгол улсад энэ маш муу байсан шүү дээ. 90-ад оны үеэр энэ юутай холбоотой байсан бэ гэх юм бол энэ үеэл мүйлдээ суухан цус ойртох нь юусэн биш. Таад нөгөөс бүр санаж байгаа юм бол гудамжинд нөгөө дулаан мулааны холбоо сүлжээний тэр нөгөө төмөр таг байсан шүү дээ. Би одоо нэрийг марцсан байна. Тэгээд тэрийг бүр ингээд монголчууд хулгай хийгээд хайлуулад ингээд яадаг байсан шүү дээ. Тэгээд манай нийгэм одоо баг зэрэг цэгсрээд байна. Тэгээд журам зөрчил мөрчил харин багасаад байна. За тэгээ энэ generalized trust юу юм бэ гэх юм бол гэрээ хийх, хүнтэй хамтарч ажиллах, амлалтандаа хүрэх гэх мэт чинь дахиад барууны эдийн засгууд энүүгээр тэргүүлж байгаа. Энэ бас юутай холбоотой юм бэ гэх юм бол оюун ухаан ирээдүгээ харж чаддаг, урт хугацааны эдийн засгийн тоглоом тоглодог. Тэгээ энэ бас юутай холбоотой юм бэ гэх юм бол хүмүүс юу ярьж байна гэвэл одоо макро төвшөнд тий цус хэр ойртсон байгаа юм бэ? Цус хэр хол байгаа юм бэ? За the BBC өөрөө энэ хэлж байна те first cousin marriages are prevalent in certain communities across the UK. Зарим community, зарим бүлэг хүмүүсийн дунд уялууд суудаг юм байна. За Их Британд амьдарч байгаа Пакистан хүмүүсийн 55% нь уялтайгаа суудаг. Тэ? За бусад бүлэг хүмүүс ерөөхдөө 3%. За тэгээ янз бүрийн хэвлэл мэдээллийнхэн тэр woke bullshit түгээдэг хүмүүс ерөөхдөө энийг дэмжиж байгаа. За дахиад нэг гайхалтай гэр бүлийг харцгаая. Ханаас гаралтай юм бэ гэх юм бол та зүгээр таагаад. Mohsin Akhtar is 17 years old and lives with his family in Mohsin Akhtar гэх нэртэй залуу гэр бүлээр амьдардаг. Тэгээ түрүүн санаж гинөө. Эдийн засгийн давуу тал авчир ерөөхдөө давуу талтай. Тэ санхүү эдийн засгийн боломжийн суурь тавьдаг гинэ нөгөө цус ойртоод ирэхээр. За Bradford. He's the second of 6 children. 6 хүүхэдтэй. He's blind, he can't walk properly and needs round the clock care. Алхаж чадахгүй. Энэ тэгээ нийгмийн ажилтан. Окей. Өдөржингөө энэ нийгмийн ажилтан хамт байх хэвээр. За тэгээ эдийн засгийн давуу тал нь яг хаана харагч энэ хүн бүтээмжгүй ажил хийж байгаа шүү дээ. Тийм ээ? Энэ хүнийг татвар төлөгч ингэ санхүүжүүлж байгаа гэсэн үг. За ганцхан юм хүүхдөө энэ гэр бүл дотор. Mohsin's younger sister Hina is 13. За энэ 13 настай. She's the Akhtar's 4th child. Дөрөвт хүүхэд нь. Her sister Zainab is 11. 11 настай тэгээ гараараа хоол идэж байна те. Both sisters have inherited the same disease as За энэ хоёр охин яг адилхан өвчтэй. Mohsin. Jesus. They can neither see nor hear. Юм сонсч чаддаггүй, юм харж чаддаггүй. All 3 children have an extremely rare genetic disorder called mucolipidosis type 4. Their bodies cannot get rid of waste products properly. За тиймэрхүү хүмүүсийг импортлж байна да. Тэ. The Keir Starmer. Тэ энийг бас дэмжиж байгаа. Та Их Британий түүхэнд хамгийн нэр хүнд муутай ерөнхий сайд хэн болсон бэ гэвэл дөнгөж саяхан энэ сард Keir Starmer болсон. За Rishi Sunak хасах 59, Elizabeth Truss хасах 51, Boris Johnson хасах 46. Тэгээд тий May гих мэт шиг бүгдээрээ хэрэг алга. Бүгдээрээ яг адилхан. Тий. Бүгдээрээ намын шугамаараа явсан. Бүгдээрээ бодит амьдрал дээр юу ч хийгээгүй. Бүгдээрээ цүнх баригч. Бүгдээрээ тэр дэлхийн эдийн засгийг чуулгана. Бүгдээрээ их орно.
нод худалддаг, зарддаг аимшигт улс шүү. За тэгээд Монгол улс яг хөө мя тэ бид нэргээ зовж гин. Гэхдээ энэ Их Британи шиг мя улс төрч манад ерөөхдөө бол байхгүй. За тэгээ хэдүүлээ харцгаая. Германд юу болж гин? Friedrich Merz тэ 9 сарын 5 сарын 9-нд заяа 49% нь ерөөхдөө мя гэж хэлсэн. За тэгээ буураад ерөөхдөө нэр хүнд нь гайг болоод Герман улсын 45% нь ерөөхдөө Friedrich Merz мя гэж хэлсэн байна. За ойролцооныг 4 хоногийн өмнө судалгааны дагуу 9 сарын 26-нд Герман улсын 65% нь Friedrich Merzig мя тэ ерөөхдөө сэтгэл хангалуун бус шаардлага хангахгүй байна. Тэ яг гэх юм бол баахан цагаатчуудыг оруулж ирж байгаа ажлын байрууд байхгүй болж гин эдийн засаг нь хог татвар нь өндөр инфляц өндөртэй. Ирээдүйн Европт, Англид, Францад, Германд харагдахаа болж байгаа. Маш олон Германд амьдарч байгаа монголчууд, Их Британд амьдарч байгаа монголчууд надлаа өргөлж мессеж явуулдаг. Instagram, Facebook гэх мэт чинь суугуудаараа. Тэгээ юу болж байгаа юм бэ гэх юм бол идрээ үнэн байсан байна. Уучлаарай 4 жилийн өмнө, 3 жилийн өмнө чамайг тэнийг мэнийг янз бүрийн дууддаг байсан. Би одоо Аз руу, эсвэл Австрал руу, эсвэл их орондоо харих ажлаа хийж байна гэж. За ингээ өнөөдрийн контент дууссан уу гэх юм бол дуусаагүй. Яагаад гэх юм бол энэ Их Британи, Франц, Германд байгаа улс төрчнөр хэвлэл мэдээллийнхэн энэ тарих угаалтаа өргөжүүлж байгаа. Тэгээд хүмүүс юу асууж байгаа юм бэ гэх юм бол энэ хэний буруу юм бэ? Хинээс болж бидний амьдрал тэнд ингээ мяарад байгаа юм бэ? За миний харсан хамгийн funny пропаганда худал мэдээлэл. Exclusive security alert from Russia with shove. За Их Британий хэвлэл мэдээллийнхэн одоо ямар мэдээлэл тарааж ийна гэх юм бол Владимир Путин Оросын ерөнхийлөгч энэ мигрантуудыг Европ руу илгээж байгаа гинэ. Окей. Өнгөрсөн жилийн хугацаанд 770 мянган мигрантууд Англи руу явуулсан хил дээрээ хүлээж авсан, усан онгоцнуудыг хүлээж авсан, зоч буудал дотор ингээ оруулсан, бэлэн мөнгөөр хангаж байгаа, эрүүл мэндийн даатгалаар хангаж байгаа, бэлэн мөнгөөр хангаж байгаа энэ бүх буруу хэний буруу юм бэ гэх юм бол бас л Путины буруу. За тэгээд энэ дээрээ би айгу funny meme олсон. Бас нэг өөр нэг зураг олсон юм а. Тэр нь юу юм бэ гэх юм бол энэ байна заяа. Удахгүй энэ John F. Kennedy ерөнхийлөгч буудсан хэрэг байгаа штэ. Тэр Путиныг ингээд буруутгах эхлэх баха. За тэгээ энэ Их Британи, Герман, Францын улс төрчнөрт юу гэж хэлмээр байна гэх юм бол би бас энэ дээр гоё мим олсон юм а. Тэр юм бэ гэх юм бол as they say in England Allahu Akbar. Тэ англид хэлдэг юу хэлдэг вүлээ? Юу хэлдэг вүлээ? Allahu Akbar.